Яна уучлаарай. Би эмгтэн хүн дээрс хулж байгааг харж чаддгүй юм. За зүгээрээ. Зүгээр. Чи надад нэг ажил дээр тусалаад өгч. Ямар? Би чамд 2 сая төгрөг өгье. 7 хоног. 7 хоногийн дотор 2 сая. Хөө. Тэгээд хоол унд идэж уух юм яах юм? Бүгд авах юм. Мэдээж. Би нөгөө гэрийнхэнтэйгээ уцаар явж. Аав ээжээсээ зөвшөөрөл авах чам. Хараа тий. Юу, байна уу? Энд хүний наймаач юм байна. Та нар яг одоо хурцрээд барьж авах хэрэгтэй. Хурдын хөөе. Хөөе хамгаалагч Найсар. Энэ хүн байж тээ. Надад мөнгө өгөө тэгээд авч явахын гинэ. Бүр яг хүний наймаач байгаа үсттэй. Тэгээ миний бөөр эд хэрэгтэйг авчвал яах юм бэ? Та нар хурдан барьж ав энийг. Хөөе. Бөөр чи наач байдаг юм уу? Чи яаж энийг мэдхэвт? Эний чи мэрэгчлийн хүмүүс хийдэг байхгүй юу? Хөөе, бариад авал та хурдл. Сайн мөн зөвлөө. Бид нэгсэн үзэгөө. Энэ эмэгтэй таны 5 дахь галдаг дуусна уу? Өмнө нь асуудал гаргасан эмэгтэй юм шиг. Хөө. Танах одоо нэг цэцэн бялуу нэг кофе явахд ийм амар үнэтэй болж байгаа юм уу? Та нар яг намайг хөдөөнийхтэй дээрлэхэд байна тий? Би яг одоо танайхыг цагдаа дуудаж өгөө мэдүү? Хөөе. Байж чадварсан гэж. Би танаас нэг төгрөг ч илүү аваагүй. Та ингэж хүмүүсийн амгалан тайван байдлыг алдуулаад байгаа юм мэдчихэв үү? Ингээд би хамгаалагчаа дуудлаа шүү. Хамгаалагчаа. Ой. Ингээд сэтгэл чинь хүмүүс намайг буруугаар ойлгох юм байна тий. Тэгээд чи өмнөх асуудал миний буруу байгаагүй. За. Хоёр явжээ. Суучхаа. Би чамд тоглог байна. Аав ээж минь дургу хүргэж ядах. Яг чам шиг юм бүтлгөө өгөх хэрэгтэй байна. Би чам 7 хоногийн 5 сая төгрөг өгье. 5 сая. 7 хоног. Чи бас тэгж байгаа л тэнэг хүн юм аа. Наад ч хүн сонгодтой яах вэ? За би ерөөсө зөвшөөрлөө. Тэгээд очиод эцэг их чинь сандаргаад үгүй ойлгосноо. Явцгаая. Гэтэ түр хүлээж агаарай. Би нүүрнийхээ будгийг сэргээгээдээ. Ой. Яаж юм хөөрхөн цариг муухай болох юм? За нүрэ будлын чинь эхлээд арьсаа чигшүүлэх хэрэгтэй. Энэ аанаа бүтрхэд исэн чинь хотын охтууд ч бүр цайраад байгаа юм шүү. Айлгуу тадаг үл тээ.